Сайн байцгаана уу? Та бүхэний энэ өдрийн мэнд хүргэе. Жүдигложи подкастын маань 58 дахь дугаар үгээр эхэлж байна. За энэ удаагийн дугаараар ер нь их сонирхолтой эрүүгийн маргааныг ярихаар манай марлаа Мгм. бэлтгэсэн байна. За тэгээд энэ маргааны хувьд бол та бүхэн яг анзаарч ирсэн болвол усын дээд шүүхээс одоо өөрсдийн шүүх хуралдааныг лайваар фейсбүүкээр дамжуулаад ингээд нийтэд нээлттэй байдлаар өдөр болгон явуулдаг хүргэдэг болсон мэлээ. За тэгээд нэг 2-7 хоног орчмын өмнө юм болов шийдэгдээд яг тэгээд лайв нь бас хурж исэн нэгэн сонирхолтой маргааныг бэлтгэсэн. Тэгээд энэ бол манайд нөгөө нийтийн тээврийн одоо үйлчлэгээнд явж байгаа жолооч нар одоо санаатай болон санамсаргүй байдлаар за тэгээ нөгөө хүнээ чихэх үүднээс ч гэдэг юм уу те нөгөө ингэ Ер нь анхаарал таахаар тий. тийм гинтийн одоо торомсолж ингэж хүнээ шахаж зай гаргаж чагаад одоо дараагийн хүмүүсээ оруулдаг гэдэг ч юм уу те. Мгм. Одоо иймэрхүү байдлаар юу байдаг. Тэгэхээр энэ нөгөө нийтийн тээврийн үйлчлэгээнд явж байгаа жолооч одоо жолоочийн одоо үйлчлэгийн улмаас хүнд бас хохирол учирсан. За тэгээд тэр нь гэмт хэрэг босно уугүй юу гэдэгт холбоотой нэг ийм маргааныг бэлтгэсэн байна. За тэгээ маргаан руу орцгоё. За тэгээ миний бодлоод бас энийг нөгөө юу гэдэг чи бид нэр хөдөлгөөн сургуулийн оюутан байхад ингээл багш нар бас асуудал тийм кейсүүд энийг гэсэн байхгүй. За та нар ингээд автобусанд явжуулаа гэж бодъё. Тэ автобус гинэд хоромдсны улмаас чиний ард байсныг та ихтэй өвөө чамайг тагаараа хатгаад чамд тохирол учирчлаа. Хэний буруу вэ ч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү кейсүүд ингээд бид нар агуу ярьдаг байсан. Тэг яа харахгүй нөгөө нийтийн тээврийн одоо соёл маань юу гэдэг чинь супер амар гоё соёлтой орн бишийн хувьд айгуух асуудал өдөр тутам тулгардаг. Тийм болохоор би өөрөө зорчигч жолооч хаана анхааралтай авахгүй цайгүй тийм кейс ингээд гарсан болоо гэж бодсон. Ер нь бол яг энэ ихний кейс биш байж магадгүй. Яагаад тэгэхээр өмнө нь тэгж нөгөө хууль зүйд яригддаг байсан болохоор өмнө гарч исэн байж магадгүй гэж бодсон. За тэгээд харин хамгийн сүүлд шийдвэрлэгсэн нь бол энэ хэрэг юм болов уу гэж бодсон. За мега хэлсэнчлүүд нь яг ямар одоо юм ярих гээд авъя гэдэг ойлгосон байх гэж бодож байна. За тэгээд холбогдогч хохирогчийн хувьд бол би шууд нэг автобусны жолооч болон зорчигч гэдэг байдлаар явчих гэж бодсон. Нэрийг нь дуртахгүйгээр гэхдээ та бүхэн сонирхоод одоо шүүхийн шийдвэрний хайгадлах юм бол мэдээж одоо нэр ус нь байж байгаа тий одоо ямар нөгөө гэмт хэргийн байдал гэдэг ч юм уу тий нөхцөл байдал бүхнүүд нь байгаа болохоор сонирхол одоо тийшээ ороод харах боломжтой. За холбогдсон гэмт хэргийн хувьд гэх юм бол эрүүгийн цэцгийн 27-гийн 10 дугаар зүйлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын зурмж хүрчих гэдэг ийм гэмт хэрэг олзуулчихсан байгаа. За эрдэм бүрэлдэхүүний юу гэсэн байдаг гэх юм бол эрүүгийн 27-гийн 10 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэтгэл хохирол учруулсан бол буюу одоо нөгөө бодиттой хохирол шаардсан ийм одоо гэмт хэргүүдийн нэг байгаа бүрэлдэхүүний хувьд за нийтийн тээврийн одоо жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хэдүүлээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрм гэж байж байгаа тий тэр дүрмийг мэдээд зөрчөөд ямар нэгэн байдлаар одоо гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй болов зөрчлийн тухайлаар харилцагуудыг явдаг тий жишээлбэл одоо дугаар нь гардгүй өдөр гарсан бол зөрчлийн хуулиараа тий замын хөдөлгөөний холбоотой гэрлэн дохионы дүрмийг зөрчсөн бол зөрчлийн хуулиараа ч гэдэг юм уу. Гэхдээ үүнийг зөрчсөний улмаас яг хин нэгэнд хүндэтгэл хохирол учирсан бол энэ бол ингээ эрүүгүй үйлс заасан гэмт хэрэг шүү гэдэг бол ингээ анхаарах хэрэгтэй бол байх нэ тий. Магадгүй жолоочийн өмнө нэгэн болгоомжгүй үйлдэлээ ч юм уу тий болоод хүндэтгэл хохирол учирсан бол гэдэг. За тэгээ энэ гэмт хэрэг нь болохоор гурван төрлийн одоо сонгох ялгаатай санкцтай гэдэг нь бол хариуцлага гэсэн үг. Ял гэсэн үг тий эрүүгүй үйлээр. За эхнийх нь бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж за тэгээд 2701-ээс 14000 нэгжтэй тэмцээний төвөргөөр торгох гэдэг жолоодох одоо эрхийг нь хасаад торгох гэдэг энэ хоёр ял зэрэг одоо явах юм ихний сонголт байгаа. За эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийх. Энэ бол ингээ хоёр дахь сонголт байгаа. За эсвэл гурав дахь сонголт нь болохоор 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих хэрэг хязгаарлах гэдэг одоо ийм гурван төрлийн ялгаатай одоо санкционогдуулж болохоор одоо хуульчилсан ийм бол гэмт хэрэг байх нэ. За тэгээд жолооч маань ямар гэмт хэрэгт холбогдсон бэ гэдэг юм бол энэ нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын дүрм зөрчсөний улмаас хохирогчд буюу одоо зорчигчд хүндэтгэл хохирол учруулсан. За тийм учраас энэ эрүүгүй үеийн сая дурсан гэмт хэрэгт бол холбогдсон. За анхан шатны шүүгэн шийдвэр бол хаавал дүүрэг эрүүгээр анхан шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сард гарсан юм байна. За давзаалтчных бол нийслэлийн эрүүгээргийн давзаалтчны шүүхийн 2024 оны 12 дугаар сард гарсан 8 дугаар магадлал байна. Зарим нь усын дээд шүүх бол яг ихэнд дууссанчлан ер нь бол яг саяхан 25 оны 3 сарын 26-ны өдөр гарсан бол ийм тогтоол байх нэ. Ер нь бол яг сар гаруй хугацааны өмнө бол гарч ирсэн юм байна тий.
За тэгээ усан дээд хөхөд гомдол гаргаж байгаа тэгээд нь шүүгдэгч түүний өмгөөлөгч нь бол ингээд гомдол гаргаж байгаа. За ерөнхийд нь 3 шатны шүүхийн шийдвэрийн нөгөө шийдвэрлсэн байдлыг хэлэх юм бол гурлаа ер нь ерөөсөө юм хууль хэрэглээ, гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаантай тийм зүйлчлэл бол хийгээгүй. Яг энэ нөгөө холбогдогч буюу автобусны жолооч бол яг нэг гэмт хэрэг үйлцэн гэдэг нэг гэмт хэрэгээр бол зүйлчилдэг. Гэхдээ усан дээд чухал сүүлд нь ингээд яг анхаашны шүүхийн шийдвэрт ингээд дурдсан зарим хууль хэрэглээний одоо асуудалтай холбоотой зүйлүүдийг хүчингү олгоод тэднэр дээр нь тайлбар хийгээд явсан учраас аягүй ач холбогдолтой юм болов уу гэж бодсон. За тэгээ хэдүүлээ өмнөх одоо уламжлалаараа үйл баримт руу орё. Яг юу болсон юм болоо гэд тэ. За шүүгдэгч нэгдийн дээр автобусны жолооч нь 24 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хаавал дүргийн зайсангийн автобусны эцсийн буудаас бол ер нь зорчигчтой аваад хөдөлсөн юм байна. За тэгээд юу гэж одоо хэргийн материал гарч байгаа юм бол энэ 24 оны 3 сарын 27-ны өдөр бол тийм их тас бударсан замын хөдөлгөөнд оролцоход зам бол жоохон халтаргаатай болчихсон ийм үе бол байсан. За тэгээд яг 4 цаг 30 минутын үед бол зайсангийн эцсийн буудлаас ингээд зорчигчтой аваад хөдөлгөхөд энэ автобус бол ингээд одоо ямар ч зорчигчгүй. За тэгээд эхний хаалгаар нь бол 4-5 одоо ийм хүн суусан. Тухайн үед юу гэсэн үгүй гэх юм бол автобус бол маш тийм зайтай, нэг тийм шахтаж одоо шамбаралцсан юм бол байхгүй. Эцсийн буудлаас хөдөлж ирсэн бол ийм одоо автобус байх нэ. За тэгээд заал хоосон ийм бариул чөлөөтэй байхад за хохирогч маань яг энэ эхний хаалгаар оронгуудаа автобусны тийм хамгийн арын суудал руу бол ингээд автгаж явсан гэж байгаа. За тгийх хувцастаа автобус хөдлөөд гинт торомцлох үед ард нуруугаараа буюу шууд бөксөөрөө унаад за түүний улмаас нурийнхаа ясанд гэмтэл учраад за үүнийг ингээд чинь шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолоход өөрт нь хүндөвтөр хохирол учирсан гэдэг бол ийм дүгнэлт гаргаад за улмаар одоо энэ гэмтрийг ингээд шүүгэн байдлаар шийдвэрлэгдэж байгаа хэрнээ. За саяны үйлдэл улмаас жолоочод ямар замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг төрсөн бэ гэдэг одоо гэмт хэрэгт холбогдсон бэ гэдэг юм бол за замын хөдөлгөөний дүрмийн 12-ын 6-ад бол жолооч дараах зүйлийг хориглоно гэд зам тээврийн хослоос өршлөн сэргийлэхээс бус тохиолдолд огцом тооромжлохыг бол хориглодог байна жолоочод. За тэгээ дүрмийн өмнө 1-3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зөрчинөө гэд. За 3-5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнгээд хэд хэд үүрэг хүлээх гэсэн байдаг юм байна л да. За тухайлах юм бол тээврийн хэрэгслийг нин дээрөө зогсоогоод ослын дохио гэрлээ хасаагаад за тэгээд ослын тогсол тэмдгийг мөн тус дүрм заасны дагуу тавиад одоо 1.5 метрийн зайтай ч гэдэг лөө 15 метрийн зайтай ч гэдэг лөө тийм ийм зай мэй тавьсан байдаг штэ дүрм тэр хэмжээгээр нь тавиад за тэгээд тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох одоо бусад ид юмсыг хөдөлгөхгүйгээр тэгээд тухайн улсын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдээд тухайн хосолтой холбоотой гэрч одоо ойр явдан байгаа түрүүнийх нь овогнор утасны дугаарыг тэмдэглэж аваад за тэгээд цагдаагийн ажилтнууд хүлээх ёстой. За түүний гэртэл одоо хосолт холбогдол бүхий эд мөрийн байрамд уул мөрийг хамгаалах за бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх байдлаар одоо сая дурсан холбогдох арга хэмжээнүүдийг авах ёстой гэдэг юм үүргийг хүлээдэг юм байна л да. За тэгээд энэхүү үүргийг мөн биелүүлээгүй буюу сая дурсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрм засан дээрх одоо энэ зохицуултууд өөрийнхөө үүргийг биелүүлээгүй огцом тооромжлсон улмаас зорчигч унаж за тэгээ эрүүл мэндэнд хүндөвтөр хохирол учруулсан учраас энэхүү гэмтэрэгт холбогдож байна гэж одоо энэ гэмтэр ингэж явж байгаа гэсэн үг. За шүүгдэгч буюу нийтийн тээврийн жолооч за тэгээд түүний өмгөөлөгч нар бол шүүхүүд юу гэж одоо хэлж тайлбар өгж байгаа вэ гэдэг юм бол за нэгдүгээр хэрэг давхц нотлох баримт гэдэг юу байгаа гэдэг юм бол юу н CD байгаа мэлээ автобус нотлох бичсэн. За одоо нөгөө камер нь бол ажилдаг байх нь манайх нөгөө автобусны камерыг ажилтгүй гэж бодоод байдаг. Гэхдээ ажилдаг юм шиг байна лээ. За тэгээд тэрнийх нь бол бичлэг нь байгаа юм билээ. За тэгээд тэр бичлэг зэгийг бол харахад өмгөөлөгчнөр нь бол жолоочийг буюу шүүгдэгчийг гинэт тооромжлохыг ингээд нотлоход бол яг учир дутагдaltaй байдгаа гэж бол тайлбарладаг. За шинжээчийн дүгнэлт бол энэ талаар гарах үед одоо юу гэдгийг нөгөө нэг эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хууль нэг юм залт байдаг штэ. Яг нөгөө тусгай мэдлэг шаардлагатай боловч хүрээ мөрдөгч одоо өөрөө тэр хэмжээний магадлагыг гаргах боломжтой тэр хэмжээний мэдлэгтэй гэж үзэх юм бол мөрдөгч өөрөө магадлал гаргах хэрэг зүйн тохиолдолд. Гэхдээ түн толботоор мөрдөгч бол өөрөө магадлал гаргасан юм байлээ. Замын цагдаагийн албаны мөрдөгч гэсэн үг шүү дээ. Энэ хэргийг бүрдэж байгаа. За тэгээд тэр магадлалд бол ингээд яг гинэт тооромжлсон гэж үзэхэд айгүй эргэлзээтэй батлагдаагүй байдгаа гэж бол нэг маргадаг. За хоёрт нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6-гийн 2 дахь залтууд бол чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигч зориултын баримтаас барьж өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж үйлчлүүлнэ гэдэг залт байдаг. За хохирогч бол энэ үргийг ерөөсөө биелүүлээгүй. Өөрөө нөгөө автобус хөнгүү байхад оронгуудаа хамгийн арын автобус одоо хамгийн арын суудал руу ингэж явсан тий. Түн улмаас ингээд юу н өөрийнхөө аюулгүй байдлыг хангаагүй.
ингээд ойрхон ер нь бол одоо суудал суух боломжтой байсан. Эсвэл бариулаас барих хэрэгтэй байсан. Үүний улмаас ер нь өөрөө онж хөрсөн гэдэг бол ийм тайлбаруудыг бол хэлдэг. За ахын шатны шүүгээс бол нийтийн тээврийн жолоочийг бол гин буруутай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль за түүнд нийтүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу саяны замын аюулгүй байдлын дүрмийг бол зөрчсөн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвэр тохирол учирсан гэдэг одоо энэ гин хэрэгт гин буруутай гэж үзээд за тэгээ эрүүл мэндийн тусгай ингээ 27-гийн 10 дугаар жилийн 1-р хэсэг зааснаар шүүгдэгч буюу саяны одоо жолоочд болохоор жолоодох 1 жилийн хугацаагаар хасаад за тэгээ 240 цагийн хугацаагаар нийтэд ажил хийх яллаар бол шийдэгсэн байдаг юм байна. За ингэнгүүтээ мөн эргүү үеийн ерөнхий ангийн 5-ын 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгчд бол тээврийн эрсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасахын нэмэгдлэлийг бол мөн оногдуулдаг. Нөгөө үндсэн ялгаас гадна. За тэгээд эрүүгийн үеийн биш иргэний үеийн холбогдох нөгөө гим ортой холбогдох ерөнхий зөвтөлүүдийг дурддаг. За 497-гийн 1 буюу нөгөө хин нэгэнд гимор учирсан бол түүнийг нь одоо гиморыг нь барагдуулах тий хохирол учруулсан бол түүнийг нь хүндлэх. За 498-ийн 1 буюу одоо нэг одоо алтан байгууллагын ажилтан хин нэгэнд тохирол учруулсан бол за хөдөлмөрийн гэрээтэйгээ холбоотойгоор тэр ажилтныхаа тушуурсан охирлыг ажил олгогч төлөх гэдэг ийм дагуулгагүй зохицуулалт байдаг. За тэнгууд нөгөө энэ үүнтэй яаж холбогдож байгаа хэмээр тээврийн эрхлийн жолоогч нь өөрөө нөгөө автобус нэгдлийнхаа хөдөлмөрийн гэрээтэй те ажилтан байгаа. За тэгээ ажил өргөө гүйцэтгэх явдаахтаа ингээд бусад тохирол учруулсан байгаа учраас үүнтэй холбогдох охирлын тухай ажил олгогчоос гаргах бол ийм зохицуулт байдаг. За тэгээд холбогдох нөгөө хүний эрүүл мэндэд тохирол учруулсан бол амжилтын зардал бусад холбогдох охирлын нөхөн төлнө гэх зэрэг одоо эдгээр холбогдох зохицуултуудыг дурдаад за хохирогчид бол эмчилгээний зардал нь 529 мянган төгрөг, за сэтгцэд учирсан охирол хор хуршигт нь 11 сая 880 мянган төгрөг, за нийт 12 сая 409 мянган төгрөгийг одоо хохирогчид гаргуулад за тэгээд гэмт хэргийг учирсан одоо бусад охирлтой эсвэл ажилгүй байх үед авах байсан цалин үйлс зэрэг нь холбогдох одоо олж болох ёстой байсан орлого бусад одоо гарсан зардал байгаа бол иргэний эргийн шүүхээр ингээд шийдвэрлэх боломжтой гэдэг агуулгаар дурдаад бол ингээд тусгасан. За харин давдаалгчны шүүх бол анхаачны шүүхийн шийдвэх тогтоолыг хэвээр үлдэж бол шийдвэрлсэн хууль хэрэглээний болон саяны одоо ял бусад учирсан хохирлыг тооцоонд холбоотойгоор нэмэлт өөрчлөлт юм уу ерөөсөө өөрчлөлт оруулаагүй. За харин усын дэд шүүх бол за мөн ерөнхийдөө энэ нөгөө нэг шүүгдэгчид чин үйлдэлийг зүйчлээд байгаа гэмт хэргийн зүйчлэлийн хувьд анхан болон давтаалцах шатны шүүхийн шийдвэрт бол ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулаагүй. Гэхдээ сая дурдсан нэг анхны шүүхийн шийдвэрт хохирлыг яаж тогтоогоотойгоо холбоотойгоор зарим бол өөр ялгаатай дүгнэлтүүдийг хийсэн нь ер нь явандаа бол гарч ирнэ. За тэгээд тэнэлтийн шатны шүүх сая хэлсэнчлэн энэ шүүгдэгч буюу энэ жолоочийн гэмт хэрэг үйлцэн гэн буруутай тогтоосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг бол яг үндэслэлт бүхий болсон байна гэж бол үзсэн. За ингэхдээ ер нь холбогдох тайлбар болон өөрийнхөө одоо дүнлэлтүүдийг гэсэн надад бас айгүй сонирхолтой санагдсан л та. За замын хөдөлгөөний дүрмийн 1-3 дахь заалтад бол замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болохгүйгээр зөрчинө гэдэг бол ийм үүрэг байдаг. За мөн 12-6 зам тээврийн хотол өршлөн сэргийлгээс бусад тохиолдолд огцом торомжлог жолооч гэдэм хоригдсан хэм хэмжээнүүд бол тус байдаг юм. Гэхдээ бид нар анхаарах юм бол энэ нь одоо зөвхөн нийтийн тээврийн жолоочид хамааралтай биш. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа ерөөсөө л одоо жолооч байна уу, жочогч байна уу бүхэнд бол ийм хамааралтай гэсэн үг байна. За ялангуяа огцом тооруулахнаар мэдээж гэхдээ тэр жолоо байр явж байгаа жолоочид илүү хамааралтай бол ийм үүрэг зохицуулалт бол байх нэ. За тэгээд хэрэг гарах үед зорчигчид бол нийтийн тээврийн хэрэгслээс тогтоол дээр буугаад цөөн түүний зорчигч суусан тул жолооч бол одоо үүнийг хянах тий тэр цөөн түүний зорчигчдод одоо анхаарал хандуулад аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой ийм нөхцөл байдал байсан. За тэгээд талтаргаатай гадаад орчноос шалтгаалan одоо шавар шавхаатай гулгаатай байсан одоо байгааг хүлээмжшүүлж байгаа ч үүнээс шалтгаалаад харин нөгөө зорчигчд нь унаж бэртэх ий түрүүн гэрүүл мэнд нөгөө охирол аюул учраас өршлөн сэргийлэх тэр зорилгоор хөдөлгөөний болгоомжт эхлүүлэх үүрэг бол ингээд нийтийн тээврийн жолоочд бол байсан гэж бол үзэж байгаа. За тэгээд гэтэл харин зорчигчийг суудлаа эслээгүй автобусны бариулыг барихаас өмнө бол хөдөлгөөнийг эхлээд за улмаар огцом торомжсноор зорчигч охирогч манд л арга шүл алдаад за үүний улмаас унаж нуранд нь бол ингээ хүндэвтэр хэмжээний гэмтэл бол учирсан байна. За тэгээд энийг хүн унасныг жолооч бол өөрөө автобусныхаа толинд хараад мэдсэн байх бол боломжтой тий. За гэтэл түүний эрүүл мэндэд ингээ охирол учирсан байж болзошгүй мэдсэн атлаа. Эсвэл ингээ мэдэх боломжтой байсан атлаа ч юм уу тий үл тоон тээврийн эрхлэх хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна гэдэг одоо ийм дүгнэлтийг бол хийсэн.
За тэгээд шүүгдэгч жолооч нь бол бас өмнө хэлсэн шүү дээ. Юу гэж маргаж байгаа гэхээр заал хоосон ингээд бариул чөлөөтэй маш цөөн тооны хүн суусан автобус нь ингээд маш олон тооны чөлөөтэй суудал байхад хохирогч бол заавал ингээд хамгийн хойдлын суудал руу суух гэж өөрөө явж агаад хөдөлгөөн өгсөний дараа ингээд өөрөө уусаа гэдэг бол тайлбарыг хийдэг те. Үүн дээр нь бол бас ингээд чухал сонирхолтой тайлбарс нь болохоор нийтийн тээврийн хэрэгслээс зорчигч нь хувийн хэрэгтэй шаардлагаас гадна аюулгүй зорчих үүднээс нийтийн тээврийн хэрэгсэл суугатаа аль ч суудлыг сонгон суух хэрэгтэй маа. За тэгээд автобусны хойд хэсгийн суудал суухаар явж байсан зорчигч нь болохоор автобус огцом тооромжтой суудмаас сууж сууж амжаагүй, байрлал барьж амжаагүй, унаж эрүүл мэндэд нөхрөл учирсан явдалд хохирогч өөрөө бол буруутай гэж дүгнэх бол боломжгүй. Ингэж бол тогтоогдохгүй байна тий. Ягаад энэ угаасаа хоосон суудал олон байгаа алинд нь суух хэрэгтэй. За тэгээд гэтэл харин жолооч нөгөө аюулгүй байдлыг нь хангах түрүүнийг магадгүй суусны дараа зөөлнөр хөдлөгч байдаг юм уу тий. Тиймэрхүү үүргээ ерөөсө хангаагүй байна гэдэг бол ингэж хийж байгаа гэсэн. Дүгнж байгаа гэсэн. За тэгээд чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь өөрөө хувийн тээврийн хэрэгсэл бус нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэх. Зорчигч гэдэг нь одоо олон тооны зорчигчдыг тээвэрлэж байгаа тий. Олон нийтэд үйлчилж буйн хувьд үйлчлэгээний соёл, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүй яснах бөгөөд за тэгээд зорчигчдод чин сэтгэлээсээ үйлчлэх, за тэдний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлыг хангах, осолд өртөх, гэмтгээс үржлэн сэргийлээд за тэгээд зорчигчдод анхаарал хандуулах, тусалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, зорчигчдыг ая тухтай зорчих боломжит хэмжээнд ханган уулна ажиллах үүрэгтэй маа гэж усан дэд чухал ингэж ёс зүйн хувьд энэ жолооч тийм дүгнэлт өгч байгаа гэсэн үг. За тэгээд дээр хүндэслэр бол хоёр шатны шүүхийн энэ одоо жолоочийг гин буруутай тооцсон шийдвэрийг бол ингэж хэвээр үлдээсэн. Зөв үүнээс дээр хүртлээс ингээд надад сонирхолтой санагдсан юм байна. Яг ингээд нийтийн тээврийн жолоочийн ёс зүйн хувьд дүгнэлтэж байгаа нэг айгүй сонирхолтой санагдсан. Тэгээ одоо юу гэдэг чинь зөвхөн энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмд заасан ингээд замын хөдөлгөөнд оролцохдоо гинт торомжлох байх шиг юм уу те эсвэл ингээд аюулгүй сүрэлтэн сэргийлэх гэдэг дүрмд зааснаас гадна ёс зүйн хувьд та ингээд нийтэд үйлчилж байгаа нийтийн тээврт үйлчилж байгаа хүний хувьд зорчигчдод анхаарал хандуулах хэрэгтэй шүү те гэдэг одоо иймэрхүү зүйлүүдийг дурдсан. Усын дээр чухал тогтвол тэр ягаад нөгөө энэ тусгай ангилал бүхий жолооны эрх олгодог тэгээ ягаад нийтийн тээврийн энэ одоо тээврийг тусгай ангилал бүхий жолооч өөрөө ингэж одоо авч явдаг барьдаг вэ гэдэг дээр бас нэлээд ачаал бүлэхэд дүнлэг хийсэн байсан л да. Нөгөө жолооны ангилал болгон ч өөрөө чиг үүрэгтэй. Ягаад тэгэхээр энэ болгон ч ингээд хүний ерөөсөө л эрүүл мэндийн амь настай холбоотой байдаг болохоор тэр хэмжээний хариуцлага жолоочоос шаарддаг гэдэг. Тэг ер нь бол надад бас ер нь хин хиндээ хаана анхаармаар санагдсан. Манай яг уу давгүй гайгүй жолооч нараас байдаг те харилцаа хандлагын хувьд гэтээс би ч бас нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлэгчийн хувьд тэр болгоом бас гоё жантай жолоочтой таарахгүй хугацам таарамжлах контрол ерөнхийдөө л тэгэл хэвийн л үзэгдэлтэй өөр өөртөө аюулгүй байдлыг хангахгүй бол гэдэг одоо ийм байгаа. Гэтэ энэ хэмжээний хүндөвтөр хохирол учраас ингэж явсан кейсүүд бол цөөхөн байх гэж бол бодож байна те. Нэг өдөр тутам бол гараад байдаггүй. Нөгөө харин ч нөгөө баг хохирол учруулчаад эсвэл нөгөө жинхэнэ одоо энэ тэндээ зохиулдаг вэ нуунаад жоохон бэрцэн байна нэг тоодгүй л ер нь зорчигч нар бол явдаг байх тий. Энэ нөгөө нэг бид нар 10 жил байхад манай найз тэгжээс байхгүй юу нөгөө дээр үеийн ч байхаа нөгөө одоогийн энэ яг Ютонгийн автобус энтрээс өмнө ч болохоор байсан автобус хамгийн хойдлын суудал чинь үе юм нэг амар өндөр тий 5 ширхэгтэй тийшээ ганцсан шүү дээ. Тэгээ нөгөө тэнд ийм голын хэсэгт нь сууж агаад тэгээд автобус нэг гинт торомжлонгууд тэндээс нөгөө ямар ч бариул байхгүй шууд урагшаага яваад баг жолооч очоод зогсчихсан гэд нэг ярьжсэн аахгүй юу? Йоо за Тэнгүүд одоо энэ мэтчлэн ингээл амар үйл явдлууд ингээл болж байгаа хгүй тий. Тэг яг нөгөө золоор тэнд хүн ингээд сүртэй гимтжээгүй тулдаа ингээл заа гэл явдаг тий. Тэгээд нийтдээ л масаараа нийтийн тээвэр нь иймэрхүү байдаг учраас энийг бид нар ингээд амар нормалайз хийчихсэн тий. За ингээл ийм л байдаг. Автобусанд өөрөө л ингээл амар сайн барайл хоёр хөлөө баг ингэж тааж зогсаад ингээл амар сайн. Унуул баг миний хөх болоо л тий. Тийм тэнгууд ийм кейс гарсан нь мэдээж тэр үний хувьд ингээд одоо нэг талдаа айгүй хүнд бэртээд гэмтэл авч байгаа нь бол одоо харамсалтай эндээс ингээд нэг жолооч тэгээ өөрийнхөө ингээд жолоодох хэргийг асуулаад ялаа аваад ингэж байгаанаас харамсалтай боловч энэ кейс бол өөрөө энэ нийтийн тээврийн салбарын одоо айгүй анхаарах ёстой чухал кейс уг нь болж таарж байгаа.
Нийгэм чи юм энэ бол юм нэг удаагийн л ингээл за нэг хүн ял аваад дуусч байгаа хэрэг биш те. Нийгэм чи ингээд эргэх холбоондоо сайжирч байгаа учраас Мгм. ийм кейс гарч болох юм биш үү? Эргээд одоо нийтийн төвлөрөөр үйлчилж байгаа жолооч нарт ийм хэмжээний бас эрсдэл байгаа шүү те. Ийм хуулийн хариуцлага эргээд бас ногдох боломж байгаа шүү гэдэг үүднээсээ уг нь манай бас нийтийн тээврийн компаниуд энийг одоо жолооч нарынхаа энэ сургаалт мургаалт юун дотор нь ингэж багтаагаад гэх юм уу те. Мгм. Англи мангиллаа авахт нь тэр чинь ийм сургалтаар хангаж байгаа учраас тэр мөрөн дотор нь бас нэг ийм хуулийн хариуцлагууд юу гэдэг вэ те энэтэй холбоотой эрүүгийн ийм эрсдлүүд байна шүү одоо зөрчил дээр ийм хариуцлага хүлээх боломжтой шүү тэгэхээр энэс сэргийлэхийн тулд гэдэг юм бас уг нь ингээд эргэх холбоондоо тэр хөтөлбөрийн төрт нь ороод явбал нэгдүгээр айгу зүгээр ах нөгөө талаасаа ингээд одоо өөр улсуудад ч юм уу ингээд автобусын дотор нэг айгу их ийм санамж энтрүүд одоо уншиж явдаг ингээл хин тэндээ наалдаад Мгм. одоо ингээд наачсан гэсэн байдаг шүү Мгм. дээ одоо зарим одоо айгүй өндөр хөгжилтэй улсуудын хувьд бол яг нөгөө автобусныхаа маршрутыг мэдчихэж байгаа учраас ингэж нөгөө өгсөж урууддаг ч юм уу ингээд Мгм. яг зам дээр нь одоо энэ дээр ийм зам ирж байгаа шүү тийм учраас та бариуллаасаа сайн барьж Мгм. яваарай гэдэг чинь иймэрхүү анхааруулгууд явдаг. Манай нийтийн тээвэрт бол нэг тийм юм явдаггүй те зөвхөн юугаал зарладаг. Одоо буудлал зарладаг. Тий. Тэгэхээр энэний дундуур бас ийм анхааруулгууд ч гэсэн нөгөө талдаа явж хөвшүүл бас зүгээр болов уу гэдэг нэг ийм хоёр бас бодол төрлөө. Тийм ээ нэрээ бодсон чинь зарим орнд явгоот нэг автобус нь одоо зүүн эргэж ийн баруун эргэж ийн гэдэг огтон мэргэлтүүд дээр бол тэр сумаа харуулаад тэр нөгөө нэг одоо тэмдэглэгийг үзүүлээд ч юм уу те тиймэрхүү байдлаар Ийм явдаг. Тэнгүүтээ одоо яг гоо автобусны жолооч нь бүр ингээд костюм бэлжээ көмсөд ч юм уу те тэгээд суудсан жигдэрсэн тохиолдлууд байдаг. Яг хөө тийм хэмжээний юм амир хүсэж байгаа юм бол биш шүү дээ те. Миний бодлоор яг хөө өөрөө нөгөө зорчигчийн хувьд авч ярих юм бол зүгээр манай зарим жолооч нар жоохон тийм угаасаа жоохон зүв бас хандлагатай ч юм уу те уул нэг их юм хүсэж байгаа биш шүү дээ зүгээр л амар хөвтэйхэн харилцаа бас заримдаа айгүй хүсмээр санагддаг за тэгээ нөгөө талаасаа зорчигч нарт хэлмээр байдаг юм нь бас яг те нөгөө хүнийг хүндлээ тарьцмаар айгүй санагддаг те ер нь бол нөгөө хүмүүсийн харилцааны асуудал манайханд айгүй байдаг юм шиг санагддаг миний хувьд хоёрдугаар зорчигч нар ерөөсө төлбөрөө төлөхгүй байна. Ядаргаач тий. Би нэг бүр яг мегацаа таарах холоноос баян хэлдэг. Ерөөсө ингэж миний уртлынхуу ерөөсө мөнгөө төлөхгүй, карта дарахгүй байгаа нь би ингээд өөрөө зүгээр авцсан орохтой дандаа хэрүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа байхгүй юу? Ийм кейстэй бүр амар гараад байгаа гэх юм уу. Ялангуяа эсвэл тавтусны төлбөр чинь 1000 төгрөг болж нэмэгдсэн шүү дээ тий. Тийм болохоор эсвэл хүмүүс бүр ингээд нөгөө төлбөрөө төлөх сонирхол нь буурцсан уу? Мэдгүй ингээд би бол ингээд автобусаар явж байгаа болохоор төлбөрөө төлөөл явал та тийм үстэй тий. Машинд явж явал нэр бензин нэгээл явна шүү дээ тий. Тэгээ автобусанд явж зүгээр төлбөрөө төлөө явмаар байна Монголын ард түмээ. Тийм үү маань нийтийн тээвэр чинь миний бодлоор бас юм яг нөгөө фиксд дүнгээр мөнгө авч байгаа шүү дээ. Одоо хол явж байгаа бол их төлдөггүй, богино явж байгаа бол байдаггүй. Яг уу эргээд нөгөө тэр мэрийгээ бас ингэж анхаарч үзэх хэрэгтэй байх. Нөгөө талаасаа бас харьцангуй хямдхан Тэ санагдаад орно байгаа шүү хгүй дээ дээ. тий. Харин Мэдээж тий. дөрвөн удаа явна гэдэг чинь амар хямдхан байхгүй тий. Тэгэхээр уг нь бол нэг бас юм үхэж хатчихад Би байхааргүй бол л гэхдээ те 1000 төгрөг ийм болж 1000 төгрөг нэмэгдэхэд төлөхгүй нь байснаар би нэг баяжаад байхааргүй харин баггүй те харин тэгэхээр нэг бол төлөөд явах хэрэгтэй эргээд нөгөө трийг чинь төлж иж нийтийн тээвэр чинь чинь хөгжиж тэрнийг штэ тий. Харин санхүүдэг сайжирч Тэнгүүд байгаа энэ нөгөө төр гэдэг жил болгоо энэ нийтийн байгаа. тээврийн автобус баазуудад нэгдлүүд нь тэгээл татаас олгоод дотор төлөвч юмгаар дандаа Тийм татаас олгоод дандаа алдагталтай ажилдаг гэлтэй. Тэгэл би яг ингээд хүмүүс мөнгө төлөхгүй хатанд бодож байгаа хгүй тий. Яа энэ нэргээл дахиад татвар төлөгч юм ингээл бидний салаасаас гарч байгаа. Би ингээ яг тэр миний өмнө дараагүй хүний төлбөрийг дахиж төлөөд миний халаасаас хоёр зардал гарч байгаа санаа нэг бүр уур хүрээд байгаа хгүй юу. Тэнгүүд манайхан зүгээр төлбөрөө төлөө явуучвал энэ алдагтал мардагталтай ажиллахаа болчих юм билүү тий. Төлбөрөө төлж явмаар байна. амар Яа. юм шиг хэрнээ ингээл энэ жижигхэн юмнаас ч юм болол ингээл айгу энэ юм чинь одоо үгтэй даамжирсаар байгаад эргээд одоо ингээд юм шудраг бус мэдрэмжийг бид нарт бас өгч байгаа байхгүй тийм Харин тэгээд жижиг юм шиг үнийг тэрнээ харин нийгмийн итгэлцэл нийгмийн шудраг ёсмос нь амар одоо муу нөлөөтэй гэх юм уу тэгэхээр нэг тэ 1000 төгрөг хэмнэснээрээ би өнөөдөр тэрнгээр тэ нэг баяжаад тахгүй тэрнгээр тэгэл нэг амар сүртэй том юм бодолтож авч чадахгүйгээс хойш тэгэл тэргээ төлөөл явах нь уг нь зөвлөл ах та ер нь байх л зөвлөл дөө тий автобусанд сууж байгаа л төлбөрөөл төлөөд л сумаар л байна. Эсвэл болчих байна гэдэг. Би ойр бүр нь автобусанд сонгох тэгэл амар
Амар стресстэй болохоор ер нь халахж байгаа. Ер нь битгүүл халахж байгаа. Салхи төрөөд л халахаад. Эсвэл рүүгээ хатар матарж байгаа сальдах гачих шиг аягүй. Салхитэй хичлэхгүй юм хаварчтай ёо. За тэгээд нэгт нь болохоор нөгөө хохирлолтой холбоотой гэж би ярьжсэн. За тэгээд та өмнө дурсныг андарсан бол хоёр ялгаатай хохирол байгаа. Нэг нь бол тэр үний яг эрүүл мэндэд бодиттой учирсан хохирол бол маш тэр үний эмчилгээний зарлыг төлж байгаа юм бодиттой хохирол байгаа тий. Нөгөөд бол болохоор сэтгцэд учирсан хохирлыг нь одоо гим хорыг нь арилгах буюу сэтгцэд учирсан гим хорд нь ингээд мөнгөний хэмжээний одоо нөхөн төлбөрийг олгох гэдэг ийм хоёр асуудал яригдж байгаа. За нөгөө бодиттой учирлын хувьд учирсан хохирлын хувьд усан дэвжих бол энэ нэмжлэгийн зардлыг ингэж одоо гаргаж шийдвэрлүүлсэн буюу нөгөө ажил олгогч буюу энэ автобус нэгдэл энэ нөгөө айгуу урт нэртэй байсан шүү. За автобус нэгдэл гэж харж манайх ойлгогдож байгаа. Нөгөө түрүүмчүүд үйлдвэрийн газрууд ч юм уу зарим нь компаниуд ч юм уу ялгаатай байдаг шүү дээ. За тэгээд түүнээс нь гаргаж шийдвэрлүүлсэн нь бол зөв байна гэж бол утсан. Яагаад тэгэхээр шүүгдэгч болвол нөгөө ажил руугаа гүйтгэж явж байхдаа ингээд гин буруугийн улмаас өөрөө бусдад тохирол учруулсан. За харин үүнтэй дараагийн нөгөө юу гэдэг чинь тэр хүн үнэхээр өөрийнхөө буруутай ингээд үйлдэл улмаас тохирол учруулсан бол түүний ажил олгогч нь өөрөө эргээд нөгөө ажилтнаасаа энэ тохирлоо шаардах эрх өөр дахиад өөрт нь бол байгаа тий. Гэхдээ нөгөө эхний ээлжинд ажил олгогчоос нь энэ нөгөө хохирогчд бол гаруулнаа гэдэг ийм одоо зарчим бол манай иргэнүүлд бол байгаа. За тэгээд сэтгчд утарсан хохирлоо нийт 11 сая 800 нөгөө нэг дахиад ажил олгогчоос нь нохирогчд бол гаргуулаа шийдвэрсэн байсан шүү дээ тий. За тэрийг бол усын дэвжих бол хүчингү болгож шийдвэрсэн. За яагаад вэ гэхээр сэтгцэд учирсан хохирлыг нь хүчингү болгоод байгаа авалга биш. Энэ сэтгцэд учирсан хохирлыг нь тогтоож байгаа процесс нь өөрөөсөө асуудал байгаа гэж үү. Яагаад тэгэхээр сэтгцэд учирсан хохирлыг ямар нэгэн шинжээчийн дүгнэлтгүйгээр ахын шний шүүгээ шууд ингээд тогтоочих юм аахгүй 11 сая 808 төгрөгийг за ингээд сэтгцэд учирсан хохирлоор хогчод гаргаад шийдвэрлүүлээд за тэнгууд нөгөө шүүхийн шинжилгээний тухай ойлголон эрүүгийн хэрэг шүүм шийдвэрлэх эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль зэрэгт бол нөгөө цэцэгтэд учирсан хохирлыг заавал шинжээчийн дүгнэлтээр бол гаргуулнаа. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд яг нөгөө хэр хэмжээний хохирол цэцэгтэж учирсан ямар төвшөнтэй тийм байгаа шин шалтгаалж ингээд тохирлын хэмжээг тогтооно гэж бол усын дэвжих дүгнсэн. За энэ дүгнэлтийг холбогдох ганцхан энэ тогтолцоор хараагүй өмнө нь хэд хэдэн тохиолдолоос одоо энэ дэр жишээлбэл улсын дээд шүүх өөрөө бишээ анхан шний шүүх бол өөрөө сэтгцүүд учирсан хохирлыг ингээд тогтоongуудаа тэдэнд хүрэг гээд одоо яг холбогдох журмыг бол үндэслэж байгаа л та тий тэр хэмжээний хохирол учирсан бол зөв нөгөө хөдөлмөрөөсөө доод хэмжээг тэд үржүүлсэн те ч гэдэг юм уу тодорхой дүн бол байгаа шүү дээ түүнээс бас нэг дур зураг юм бол байхгүй тий гэтээ нэг тийм ямар нэг үндэслэж байгаа шийдвэр шинжээчийн дүгнэлт бол байхгүй байхгүй за тэнгууд миний харсан өөр нэг тохиолдол дээр болохоор шууд мөрдөгч магадлал гаргачихсан байсан өөрөө нөгөө шинжээч биш мөрдөгч өөрөө энэ хүний сэтгцэд тохирол учирсан байна. Ийм хэмжээний одоо мөнгөнөр нөхөн төлнө гэдэг магадлал гаргачихсан. Тэр тохиолдолд бол усын дэвжих бол мөрдөгч өөрөө ийм хэмжээний магадлал гаргах эрх бүхий эсвэл юм тусгай субъектийн мэдлэг эзэмсэн этгээд биш байна. Энэ бол ингээд мөрдөгчийн магадлал гаргах эрх хэмжээнээс хэтэрчихсэн байна гэдэг юм одоо дүнсэн дүгнэлт бол гарсан. Тэгэхээр эндээс юугүйч дүгнж болж ийн вэ гэж би бодсон бэ гэхээр ер нь усын дэвжих сэтгцэд учирсан хохирлыг нөхөн төлөвлөхөр шийдвэр гаргахдаа ер нь заавал шинжээчийн дүгнэлтийг үндэслэх юм байна. Зөвхөн шинжээчийн гаргасан дүгнэлтэд үндэслэж байж хохирогчдод учирсан тэр сэтгцэд одоо учирсан нөхөн төлбөрийн гим хорыг нь арилгах одоо ийм ер нь жишээ тогтоож байгаа байна гэж бол харсан. Тийм болохоор энийг бол ер нь таашаад анхаарвал процессыг дахиж юм бол алдаа гарахгүй одоо эрүүг эргийн шийдвэрлэхийн ажиллагааныхаа явцад шинжээчийн дүгнэлт гарчвал бол зэрэг ингэ шийдвэрлүүлээд дахиж иргэний шүүгээр явна гэдэг бол тийм дахиад нэмэлт цаг хугацаа хэрэггүй болов уу гэж бол эндээс харсан. За тэгээд сая хэлсэнчлэн яг энэ анхан болон давтаадах шатны шүүхийн сэтгцэд учирсан хохирлолтой холбоотой энэ тэр гиморыг гаргуулж байгаа хэсэг хүчингү болгоод за энийг бол нөгөө аль зэрэгт хамаарж байгаа зэргийг тодорхойлох шаардлагатай тусгай мэдлэг бүх юм шинжээчээр дүгнэлт гаргуулсны үндсэн дээр түүнийг нь үндэслээд одоо цаашаа иргэний эрхийн шүүхөд гаргаад хэмжил гаргаад түүнийг ингээ гаргуулах боломжтой байна гэдэг энэ дүгнэлтээ бол игээд ингэж орхисон. За бусад хэсэг бол нөгөө ялтай холбоотой хэсгийг за тэгээд гимортой холбоотой хэсгийг бол ингээ чивээрүүлдэж шийдвэрлсэн ийм кейс ах нэ. За тэгээ мегаотер бас үүний өмнө хүн бахан өөртөө үзэл бодлого болчихлаа. За тэгээд ийм сонирхолтой кейс бол байсан. Тэгээ яг бас нэг тогтоолын төгсгөл сонирхолтой санагдсан бас нэг нөгөө жолооч ёсцтой холбоотой зүйлийг дурдсан байсан нь нөгөө хэрэгтэй авахсан камерын бичлэгээ зарах юм бол ингээд жолооч бол ингээд олон нийтийн газарт те нийтийн тээврийн хэрэгслээр жолоодож явж ийж тамхи татаж ингээд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчтой ингээд үл хүндэтгсэн үйлдэл ажиглагдаж байгааг юу тэмдэглэе гэж бол бичсэн мэлээ. Тэгэхээр нөгөө аль болох нөгөө жолоочон бас хэцүү талаас нь хэд хэдэн дүгнэлт хийсэн нь ач холбогддоггүй юм болов уу гэж бодсон. Энэ нь яг хөө шууд нэг тийм хуульцын хувьд одоо юу гэдэг чинь хариуцлага үүрэг хариуцлага хүлээлгээд ахааргүй ийм үйлдэл хийдэж манайхан ёсцын хувьд анхаармаар байна те та нар ч
одоо ингээд бусдад үйлчилж байгаа ийм хувьд ингээд бусдыг бас хүндэтгмээр байна гэдэг ийм агуулгууд хийсэн бас надад айгүй ач холбогдолгүй түнэлт ийм шийдвэр болсон юм шиг бас санагдсан. Тэг яг түрүүний яг хэлсэнчлэн үүнтэй холбоотойгоор магадгүй одоо энэ нэг ажил олгогч одоо автобусын өчнөө л одоо нэгдлэх компаниуд байдаг байлгүй тий. Энэ Түрүү үсгээр өмчт үйлдвэрийн газар компаниудын заавал хийх юм болчихж байгаа хгүй. Ягаад тэгэхээр эргээд одоо энэ хийж байгаа ёс зүйн дүгнэлт ч байна, энэ бусад дүгнэлтүүд ч байна, юуг шаардаад байна вэ гэдэг. Тэгэхээр энэ хүмүүстээ хангалттай шаардлага тавиад тий үйлчилгээний стандарттай хангалттай сайн тогтоогооч ил гэдэг юмыг хүсэж байгаа хгүй тий. Эргээд хинээс одоо саяны хохирлыг бол мэдээж ажил олгогч болж байгаагийнхаа хувьд эхний ээлжинд одоо энэ автобус компаниуд гаргах ёстой болчихж байгаа хгүй тий яг шүүхээр явах юм бол тэгэхээр эн чинь эргээд автобус компаниудад тэг ингээд юу болж нэг талдаа бол зардал болж байгаа учраас энэ зардлыг гаргахаас үржилэн сэргийлэх үүднээс эргээд энэ одоо юунуудаа тэг энэ мэдлэг мэдээлэл олгох тий тэр үүрэг хариуцлагыг нэхэх тий энэ бол ингээд бүр маст зүйлэл болчихж байгаа юм л та тий. Харин тийм битээр тхийг уриалж байна. Тэгээ хаанаас сайхан манайха автобусны мөнгөө төлье гоё харилцаатай байл гэж уриалмаар байна да. Ерөөсөө ер нь бол ингээд өглөө босоод нийгмийн харилцаа бол ерөөсөө яг автобусны тухайс хэлж байгаа байхгүй тий. Тэгээ автобусны стресстэй суугаад стресстэй буучих юм бол ингээд яг стресстэй хэлж байгаа байхгүй юу. Төв. За тэгээд энэ үрээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Тэгээд та бүхэн дараагийн дугаартай маань бас хамт байгаарай. Энэ хүртэл сонссонд баярлалаа. За тэгээд баяртай. Бас санаа бодол байвал комментар хуваалцаарай гэж хүсье. За баярлалаа. Баяртай.